За өглөөний амгалан айлтгая. Ямар их сүрхийн мэрэгэн цэцэн улсууд гарч ирээд өнөөдөр өнгөрсөн борооны хойноос цуун өмөрцөн байж иж ардын намхан бүр хоороор орж суучид баахан хүнд оромжилж байна. Овоо босгоогоо шаазгаа юунд суух вэ гэж Монгол ардын зүүр цэцэн өгтэй маа. Манай ардны нэр барьж ярьж та нар ардын бол үнэхээр мэрэгэн цэцэн шүү. Та нар 13 жилийн өмнө буюу 3 сонгуул дарааж мөрдсөн ээлжид сонгуул болохоос өмнөх 6 сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг захиалга өгсөөр байгаад цэцээрээ дамжуулаад хүчингүй болгосон. Тэг өнөөдөр та нар бантан зураа сууж байгаа. Би энэ чинь анханаас эсэргүүцсэн. Би энэ фэйсбુક дээр та нарт үг хэлээд тоодгүй юм чинь фэйсбુક дээр тавьсан. Та нар энэ хуулийн заалтыг гуйл болголоо. Хуульдааны төрийнх нь зүүдэлс ирсэн ашигтай хуулиураараа хуулийг өөрчлөө суугүй. Та нар бүр даварлаа шүү. Хэзээ Монголын төрд ийм замбраагүй байдал бий болж ирсэн. Сонгуул одоо сар хүрэхгүй дараа болох гэж яддаг. Өнөөдөр та нар тойргоо өөрснөөс ирснээр зүүдэлснээр хуваарлаа сууж яддаг. Энийгээ бол би та нарт хэлж байна. За ардын намын хаан та нар битээ хорилоод бай. Үнэн үг хэлсэн хүнд хэмбэлээ өшөөтэй байсан одоо та нар битээ нэмэгдээд аятайхан бай. Тэгэхээр та нар 3 сонгуул дараалж мөрдсөн хуулийг өөрчилсөн Махкомнатын улаан ямааны үүргийг ардын намынхан гүйцэтгсэн. Би энийг Монголын түүхэнд хариуцлагатайгаар бичиж үлдээх ёстой. Монголын төрд сүүлийн 13 жил 6 сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчилсөн түүх байхгүй. Энийг та нар хийсэн. Өнөөдөр тэрний чинь хүрдүүн болоод ингээд та нар тойрог мориг яриад хуваарлаа тэгээд хоорондоо хөвөлдөөд заваараа сууж байгаа. Энэ заваарч байгаа юм та нар яагаад ардын арчсан намруу чихээд байгаа. Би ганц юм асууя. Сонгуулийн ерөнхий орооноос. За үнэн үг хэлсэн хүнд ингээ бүгдээр өшөөд болчт юм байна л дээ. За жаахан төвчээртэй сууж. Захиалж байгаа сонгуулийн хууль өөрсөн. Энэ хэн ярьж илээ? Содотра. Энэ бол сонгогчдын эрх ашиг хамгаалсан хууль. Тэр байтугай энэ хууль чинь өөрөө юу гэж байгаа вэ гэхээр хүний суур эрхийг хангах гэж 2000 онд гаргасан хүний эрхийн бичиг баримтын дотор ээлжид улс төрийн хүний улс төрийн эрхийг хангахын тулд дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Тэрэн дотор ээлжид сонгуул болохоос өмнөх 6 сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн. За одоо тэг битгий цэцэрхээ гэж би хэлж байна. Надад ганцхан асуулт байна. Сонгуулийн ерөнхий орооноос та нар одоо нэг арчсан намынхан баахан худлаа юм хийсэн шиг битгий тийм ярьж. Би одоо ганцхан асуучих. Надад нэг асуулт байна сонгуулийн ерөнхий орооноос. Би та нарын яриад байгаа юм яач. Та нар зүгээр дураараа заваарч байгаа шүү. Та нар жишээлх юм бол Сүхбаатар аймаг 58,000 хүнтэй байхад 2 мандаттай болгочоод сонгуулийн ерөнхий ороо. Увс аймаг 80,000 хүнтэй байхад 2 мандаттай. Хүн амын чинь 22,000-аар зөрж яхад улаан цай ийм луурыг яагаад хийж байгаа? Хэний захиалгыг биелүүлж байгаа? Тэр Увс аймгийн ард иргэд 3 хүний гаргах эрхийг нь хэн хасж байгаа? Хүрлбаатар хасж байгаа юм уу? Чоолж зүрх хасж байгаа юм уу? Ардын нам хасж байгаа юм уу? Эдний хэлж байгаа логикор бол тэгж байна. Та нар хэндийн хүний захиалга биелүүлж орж ирсэн юм шиг байна. Хэний захиалга биелүүлж улсын мандатаас 3 болох ёстой юмыг хасаж 2 болгож орж ирсэйгээ надад тайлбарлаад.